Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё. Сайн байцгаана уу? Teen Zone подкастын шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт маш онцгой зочин оролцож байгаа. За зочноо танилцуулъя. Морь цоллооч хүү Тэмүүлэн. За сайн уу Тэмүүлэн? Сайн байна та. За сайн. За Тэмүүлэн ойр уран бүтээлийн олцоо мог ихтэй юу? Ихтэй байна. За ямар уран бүтээлүүд байна? За 24 оноос ахгуулаад 25 оны хооронд 2 дуу одоо зохиогоод сайхан уран бүтээлтэй болсон. Цаван онгор гэдэг дуу байгаа. Одоо Сэвлэгний дуу гэдэг 2 дуутай болсон байгаа. Тий. Цаван онгор гэдэг нь морины тухай доо юу? Яг миний тухай. Одоо ингээд хонгор нутгийн тухай тэгээд яг ингээд яаж мааж байгаа тэр ингээд морины тухай ч юм уу тий. Нөгөө 93 наадам мадан гэлтэй. Зохиосон гэхлээр чамд бүр зориулж хүн зохиож өгсөн байх тий? Үг аян. За О2-ны хүн гэдэг хүн аян бичээд тэгээд үг нь болохоор цэрэн дотох гээд манай ах маань биччихсэн байгаа. За одоо бас нөгөө утгагүй тоглолтод орох гэж байгаа гэж сонссон. Ямар тоглолт болох гэж байгаа? 10 сарын 13-нд 19 цагаас 7 цагаас баха. Балчин заяа гэдэг одоо сайхан дан одоо юм балчтын тийм одоо уран бүтээлийн тоглолт болох гэж байгаа. Тэгээ одоо нөгөө юу авьяаслаг монголчуудын алтан баазар эзэн нөгөө тоглолт тэмэрхэж штэ. За. Тэр хүний яг тоглолтохгүй. Тэгээд 8 аймагаас ирж байгаа. За. Тэрэн дээр бас Тэмүүлэн маань дуулах нэ. За уран бүтээлч гэдгээс илүү Монгол түмэн бол чамааг нөгөө морь цоллооч гэдгээр нь бүгдээрээ мэднэ, таньдаг болсон тий. За анх улсын наадамд морь цоллоход хэдэн настай байсан бэ? Анх улсын наадамд морь цоллоход за би чинь анх үл ер нь 2023 оноос ахгуулаад ер морь цоллож гисэн. Тэгээд тэрнээс хойшоо нэг ганц жил цоллоод жоох үрдэн төрөхгүй явж байгаа. Тэгээд сүүлдэргөө яг ингээд манай багш маань одоо ингээд чи хатан цоллоноо ингээд шалгарцсан. Тэгээд ер нь бол за тэр үед чи 12 таа байсан баха. Ер нь бас амар сандарсан. Нөгөө энэ чинь тэгээд 5-6 мянган хүн байгаа юм чи. Шалгаруулсан юм уу? Яаж сонгогдсон? Одоо нөгөө нэг цол дуудаал ингээд хэдэн удаа цол дуудсан. Одоо нөгөө сайн дуудж гинөө хоолны хямраа гээл тэгэл тэндээсээ л нөгөө ингээд баг хэдэн зуун хүүхдэд шалгаруулсан шүү дээ. Оо тийм үү. Тэгээд даах чинь нэг улсын наадмаар 100 200 200 гэдэг их нөгөө тийм том юм болохоор улсын хэмжээний юм болохоор тийм шалгарсан хүүхдүүдээс цолдог. Тэгэхээр чи аймгаасаа Баянгор аймгаас ганцаараа орсон уу? Ингээ 21 аймгаас баг бүгдээр ингээс нь одоо нөгөө шалгаруулж авдаг баг. Тэгээд улсдаа үзээд улсад одоо хин сайн дуудаж ямар ингээд одоо том уралдаанд оролцсон байна гэх тэгэл харж байгаа улсууд нь шийддэг баг. Тэр нь шалгараад морь цолсон. Би бол одоо би ч гэлтгүй ер нь маш олон хүн гайхажсэн. Ямар гоё цовоо тий хонгор дуутай. Ястал нөгөө хонгор нутгийн хонгор дуутай юм гоё хүүхэд цололж байна гол бүгдээрээ л гайхажсэн. Тэр үед хэр сандрал байсан. Гэхдээ нөгөө яг ингээд эхлэхээс өмнө ингээд амар сандарч байгаа. Тэгээд морьтой гарч ирээд улсууд нөгөө ингээд шуугилтаад ирэхэд тэгээд улам ингэж амар хөөрөөч юм шиг айгаад ингээд уйлахад нүдэн холбос байна. Тэгээд тэгж байгаа гайгүй болоод тэгээд ер нь бол нэг за дуудаж эхлээл 5 минут болоо тэгээд гайг болчихсон. Арай нөгөө тавираад тэгээд сандрахаар хүн чинь нөгөө юм мартдаг штэ. Тэгэнгүүт чи тэр цоллох үгээ мартчихсэн нөө. Мартаж байгаагүй. Гэхдээ нөгөө заримдаа ч юм уу те ийм холих асуудал байдаг байхгүй. Нөгөө 7-8 цолмол чинь нэг урт юм чинь. Тэгэл ингээ зарим өгнүүдээс нь ингээ хольж орж ирээд. Тэгээд улсын наадмын дээр бол гайг байсан. Нөгөө баг саргаар бэлтчихсэн. Бэлтгэн сайтай байсан болохоор гайг байсан. Мартаагүй. Тийм мартаагүй. За хоёлаа ундаа уй. Комбоча гээд манай подкастын ивент тэтгэгч ийм гоё эрүүл ундаагаа витамин С-тэй өөрсдөө эсгэж хийдэг, хүний биеийг нөхөн сэргээдэг маш гоё ашигтай бактери. Тэгэхээр бас хүүхдүүд бас уухтаас маш тохиромжтой шүү. Сахарын агуулмж багтаа. Чи хоёул ямар ч гэсэн ундаа аваад. Ямар амттай. Гоё юм байна. Гоё эсгэлэн гэсэн мэтлээ яг бусад ундаатай адилхан хэрнээ эрүүл ашигтай бактери шүү за. За анх тэгээд морь цоллсон.
Яг тэрүүгээр ч л одоо ингээд хүмүүс чамайг таньдаг, мэддэг болж эхэлж байгаа юм. За Тэмүүлэн гэдэг хүүхэд ингээд улсын наадмын дааг цоллсон тийм. Тий. Даагийг цоллоо. Дараа нь дахиад ямар уран бүтээлүүдээр ингээд хүмүүс танигдаж явж байгаа юм. За тэгээд дараа нь бол яг хуу хэсэг хугацаанд бол нөгөө морио цоллол ихэнхдээ морио цоллол явжсэн. Тэгээд уяачдын ерөөл мөрөөлгээд одоо тийм сайхан ерөөлүүдийг чэдэлж эхлээд тэгээд тэрнээс хойшоо бол ер нь бол за нэг 11 сар 12 сар гээд одоо дуу муу зохиолох гол ер нь л ихсэн байгаа тийм. Ааха. Одоо морь яг яагаад цоллоо гэж бодсон юм? Одоо тэр чин айгүй юу штэ ингээ урт юм цээжлэн. За тэгээ бараг дуулж байгаа юм шиг цол дуудана. Тэгэхээр тэнд бас магадгүй авиас шаардлагатай, ой тогтоол шаардлагатай тий. Тэгээ яагаад заавал морь цоллохыг сонгочихсон? Нөгөө 6 сард дүүгээ хараад өөдөө тасах. Тэгээ өөд жахаар нэг ганц чултхан уралдаанд оролцоод өөрийгөө сорж морьот ч юм уу тий. Уйтахгүй хаа чигээ. Тэгэл өөрийгөө хөгжүүлдэм билүү гэж бодоод гинт санаа орж ирэл. Морь цоллох гэх. Тэгээд манай нөгөө багч нь бас манай нөгөө ээж аавын худ. Тэгээд багш одоо сургуулийн багш юм уу? Гүг. Манай багш нь нөгөө ээж аавын худ болохоор тэгээд ингээд ойрхон тэгээд нөгөө байнгын тэр морь цоллохын нөгөө сонсоод баг сурцсан тэгэл ер нь бол анх цоллож гисэн. Ойр байсан бэ л та тэр морь цоллох юм гэдэг зүйл тийм. Тэгэл ойрхон байсан. Тэгээ хар өглөө нөгөө үүрээр 5 6 авч усаал. Тэгэл ер нь чэдэлж эхэлсэн шүү дээ. Бэлдээл. Тэгээд цээжлэхэд хэцүү. Хэцүү. Тэр чинь 400 500 үг байгаа юм чинь тэгэл хар өглөөгөр босоод өдөржингийн ингэж байгаа. Тэгээ орой чад өглөө ярт босоод тэгээ нөгөө өглөө үлээлгэн дээрээ тэгэл уншаа чэдэлж эхэлдэг. Гоё. Тэгэхээр цээжинд орчин тий. Тэгээ нэг 7 8 хоног бэлдээл яс бэлдээл тэгэл очиж. Тэгэхээр багш чинь ер нь бол морь цоллох тэр улсын юунд бүртгүүлсэн байх тийм үү? Тэгээд цоллож эхэлсэн. Ээж аав нь яаж хүлээж авч байна? Ээж аав нөгөө Солонгостоос амралтаар ингэ явж ирсэн. Тэгээ би дүүгээрээ явжсэн болохоор сайн мэдээгүй байж байгаа. Тэгээд нөгөө уцаар видео колтод ээжээ хүн уралдаанд оролцчлоо. Нөгөө юу уралдаан бай миний хөө гэсэн. Гин гойх наадмаа гэх. Тэгээд за хэдүүрээр дараа бас нэг гэ. Төрүүлсэн. Тий. Тийм жил болгон гинго гэдэг их наадам зохион байгуулагддаг юм уу? Эхэндээ жил болгон байж байгаа. Тэгээ сүүл рүүгээ одоо 3 жилдэг удаа нөгөө том юм чансаатай болох гээд. Тэгээ тийм болгосон мөлий. Одоо тэгэхээр за чи 2 жилийн өмнө морь цолж эхэлсэн байна. Тэгэхээр 3 жил дараалал цолно гэсэн үг. Одоо жил болгон л өөр хүүхдүүд цоллт юм уу? Ер нь бол янз янз үйд юм байлаа. Тэр нөгөө тэр хүүхдийн одоо ямар хөө байна, сайн байна уу те? Тэгэл одоо хичээл зүтгэлэн сайн байна уу яаж юм тэгэл харж байгаа л. Улсууд тэгээд одоо тэр захирж байгаа улсууд нь тэгэл мэдж байгаа гэж. Одоо сая өнгөрсөн наадмаар морь цоллсон тий? Тий, цоллсон. Өнгөрсөн наадмаар 25 оны наадмаар тэгэл 24 оноос хойшоогоо одоо чи ингээ ер нь бол байнгын цоллоо шүү. Бэлтгэлтэй сайн бэлдээрэй гэл тэгэл ер нь бол одоо цолж байгаа. За тэгвэл чи бол байнгын улсын цоллогч болсон юм байна да. Ашигтай бактеритай комбуча унда цээж хорсолт, өтгөн хаталт, шаардлагыг март. За хизэнээс гой дуур орчвоо. Би чинь нөгөө 1-р ангиас авахгүйлаад ер нь бол дуудуулдаг байж хагаад тэгээд тэгэл одоо хүүхдмөр 2 гээл ортын дуу муу жоохон сонирхоо сонсоол. Тэгэл тэрнээс хойшоо нэг амар явахгүй байж байгаа л сүүл рүүгээ ингээ морь солоноос хойшоо л улам илүү ингээд нэг хөгжүүлэл тэгэл танаа гэр бүлд дуулдаг дуучин дуулдаг хүн байна уу? Манай аавын тал ер нь бол нөгөө дуурийн дуулаач. Тий. Одоо аавын дүүн тэгээд одоо манай аавын дүү гэж бүгдээрээ тийм дуурийн дуулаач хүмүүс байгаа. Тэгвэл чи бас ялтчгүй удан байна тий. Тий. Тэгээд ээжийн тал нь болохоор хөгжим голцоо тоглодог. Урлагийн хүмүүс байна шүү дээ. Баян онгорын аль сум бэлээ? Баянгар аймгийн Үлзий цумын угуул. Гэхдээ энэ жил ингээд Улаанбаатарт орж ирж байгаа. За дуулна, за морь цоллно, бас чамайг дэмбэддэг гэж харсан. Тийм. Тэгэхээр дэмбэг бас хаанаас сурч уу? Нутагтаа байхдаа сурсан уу? Манай аав маа тэгэл ахнар махнар бүгдээрээ ингээ нөгөө дэмбэддэг. Тэгэл одоо манай Баянгар аймгийн Үлзийтэй биерийн үндэд манай ахын байдаг. Тэгэл тэнд ингээл очингуутл манай аав хайрыг тавьж байгаа л за дэмбэд тэгэл. Тэгэл нөгөө тийм ингээ сонсоод ихэндээ ойлгодгүй байхгүй. Тэгэл ойлгохгүй ба 2 3 жил тэг юу ч яваад байгаа юм итгэхгүй. Тэгээ сүүл рүүгээ ойлгоод гисэн. Дэмбэдгээ одоо
Ер нь жоохон мартагдж байгаа соёл байхгүй Дембэ тий. Зарим нэг орон нутгуудад л Дембэний наадам эсвэл зүгээр нэг айл хотлороо Дембэддэг. Гэтэл яг нөгөө хотын хүүхдүүд бол Дембэдэх гэдэг юм зарим нь мэдэхгүй. Яг чи Дембэний гоё утга учирыг тайлбарлаж өгөөч. Ямар журмаар явдгийн ч гэдэг юм уу тэгээд чулуу таалцж байгаа юм шиг тэр дуу нь хаанаас яаж сурдгийг. Яг зөв нөгөө яг тэр нөгөө чулуу таалцж байгаа юм шиг ингээд одоо би 4 өрөө гаргалаа гэдээ бодоход тэр хүн хэдэн өрөө гарах вэ гэдгийг таагаад өөрийнхөө хуруунд дээр нэмээд 10 гэ хэлэх юм бол минийх гэдэг ч юм уу. Тэгээд ингээд 5 дотроо үзнэ. Эхтгөө ажиллаа, 2 дахь ажиллаа, 3 дахь ажиллаа, 4 дахь болохоор ингээд цацаад хожин тэгээд 5 дахь болохоор ингээд бүр дуусчих. Тэгээд ингээд бүр очиж байгаа. Тэгээд аялгын хувьд бол нутаг нутгийн өөр л дөө. Тэгээд 21 аймаг ч ингээд шал өөр ингээд өмнө гол бүр тас өөр тэгээд. Тэгээд ингээд өөр аймагтай үзэхээр ингээд нэг л сонио ингээд нөгөө аялгын мэдэхгүй учраас ойлгохгүй. Тий. Тэгээд ингээд арай өөр аялахтай болоо. Нөгөө аялгаа дагаж явчих гад. Тэгээд ингээд мартаад явчихсан. Тэр Дембэний одоо аялга гэж ярьж штэ. Тэдий гарвал тэг нэг гэл дуулдаг штэ. Тэр үг нь одоо хүн өөрөө шууд зохиочдөг юм уу? Эсвэл яг тийм бичигдсэн үг гэж байгаа юм уу? Бичигдсэн үг гэж за баг байхгүй дээ. Тэгэл өөртөө зохиогоо ч юм уу эсвэл нэг хөрөөч юм ингээд за нэг иймэрхүү байвал гоё бахаа гэд ингээд зохиосон ч байт юм уу тиймэрхүү байдаг. Тэгээд одоо ахтны дөрвөө бишээ төвөргөө гэх юм бол одоо дөрөв гэсэн үг. Амаргийн болцоо 2 гэсэн үг. Тэгэл ингээд шал өөрөө тулганы чулуу гэх юм бол 3 мөрөн байл. Бас их нарийн гоё гоё ойлгоцороо. утга учиртай. Эсвэл найзын 8 гэл өөрийнхөө тэгэл. Яг наад найзын 8-агч мал яг илбэг сонсч байсан. Нөгөө нутгийн гэхээсээ илүү баг хүн болгоны бас нэг Дембэддэг хүн болгоны хэлдэг үгтэй. Тий. 8 гэдэг ер нь бол тэгээ дандаа найзын 8 л гэж хэлдэг. Тий. Дембэдэд айргын тэр үү? Айргын дуу гайгүй сайн. Тэгээд ингээ хожигдоод би чи баг ингээ 3 4 удаа хожигдоод амар том айргын Хуйлтай. шүнжэнгөө бүүлж байгаа юм шиг. Яг ингээл готготдаг тий. Ингээл ороод мэддэхгүй ороод идэх. Ийм жижигхэн биний хаагур нь тэгэж ихээр гараад. Тэрээс ингээ нөгөө жигсээр байгаа тэгээ шүнжэнгөө ерөөсө хүн дээрээ л галбаа. Удаа болно шүү дээ. За Тэмүүлэнгийн хувьд бусад одоо хүүхдүүдээс ялгаатай маш гоё зүйл байна. За ундаа очих. Хөдөө орон нутагт өссөн тий тэндээ мал ах үе. За нүүдэлчин соёл. За тэгэл Дембэ, морь, дуу хуур гэд маш олон гоё уламжлалт өв соёлуудтай ойрхон өсөж том болж байгаа хүүхд байна. Энэ гоё уламжлалын талаар бас үеийн найзуудтай гоё хэлж өгөөч. Уламжлалаасаа юу нь чамд гоё санагддаг вэ? Тэ цаашдаа гоё өв тээж явах ямар гоё уламжлалууд байна? Орон нутагт амьдрах, хотод амьдрах хоёрын ялгаа. Одоо орон нутг гэх юм бол одоо наацхан гэх юм бол төвзөрлгөө. Удаамтаа байхгүй гэдэг юм уу? Ирүүл тэгээд энэ өв соёлыгоо ингээд бүр ингээд мартцсан хүмүүс байдаг шүү дээ. Одоо гадаад матад ингээд сурж мураад бүр ингээд тэгээ Монголынхаа өв соёлыг юу ч мэдэхгүй болчдөг. Яг хөө мэдэхгүй ч гэсэн за нэг иймэрхүү зүйл байдаг да. Ингээд ийм сайхан зүйл манай Монголд байдаг да гэж зүгээр ингээд бодоод явж байхгүй бол бас хит мартчихаар бас буруу хаа гэж боддог. Тий. За чиний хувьд нөгөө орон нутагт өсөх мал хуутай ойрхон байх нь юунд илүү сайн байна? Би хаад гэр нь бол одоо нөгөө чихэр жимс янз бүрийн амар тийм биеийн хортой зүйл идэхгүй. Хэрэглээ баг. Тэгэл аар бол айрыг эзгийн мэдхийг л дандаа тийм Монголынхоо сайхан эрүүл ах уу. Эрүүл зүйл хийдэн. Тэгээ би хаатаа сайхан нөгөө сэргэжээд. Сайхан хүчтэй кэтэч гэдэг юм уу те? Тиймэрхүү бол. За морь цолдог хүн ч одоо хурдан морь ундаг уу? Хурдан морь би унж байгаагүй. Ер нь бол тэгтээ морины хобот. Би чинь 4 мөр 3 мөртаагаас авахгүй л нөгөө аавыг хэлхийгэл аав морь унэ гэл. Тэгэл авж байгаа л унчтай морьнаас тэгэл унчингуудаа гандан буурахгүй дахиад мордоод байгаа. Тэгээд тэгээ авсараад одоо хүртэл ер нь морь унж байгаа. Тэгээ сайхан бэлгнийхаа даагмаа гахын маань өгсөн даагмаа гэл. Тэгэл даагмаагаа цогцолтол жоохон сайчдаг билүү байл. Бас уяач болох нэ. Аха. За тэгвэл бэлгэн дааг ирсэн гэсэн шүү дээ. Тэрийг уралдуулах зорилготой уяах. Тий. Манай өвөгийн одоо ял гээд азар байдаг. Тэгтээ зүгээр ингээд нөгөө болтой адилхан тийм ээ. Тийм одоо нөгөө юм шуутай адилхан болохоор ялгаа нэлчихсэн. Тэгээд тийм азарганы төл. Тий. Аав ээж нь аймгийн одоо танах аймгийн сумын төв дээр амьдарч байсан юм уу яг мал дээрээ юу? Би чинь
аймгийн төвд амьдардаг байсан. Яг уу манай ээж аав маань за нэг 30-д хүртлээ сумын төвд амьдарч байгаа. Тэгээд аймаг руу орсон. Тэгээ би ер нь бол төөрөөд аймаг руу орсон байна. За ирээдүйд гоё мэрэгжил сонгосноо. Одоо 8 дугаар анги гэдэг чинь бас өөрийн гэсэн гоё бодолтой болж байгаа нас биш үү те. Ирээдүйнхээ гоё зорилгыг тодорхойлж байна мэрэгчлээ сонгосон. Хэрвээ одоохондоо бол уртын дуучин хориулж тэгээд морин хуураар бас явдсан билүү гэж бодож байгаа. Үндэсний хаал гоё. Ер нь бол үндэснийхээ өв соёлоор л артын урлаг хараалаа. Тийм ээ. За их чин чамаас нэг гоё морь цолдог хэсгээсээ нэг багахан хэсгийг үзэгчд найзуудаа бас үзэгчдээ бас зориулаад гоё яваач. За. Инээ сайхан хурдан хөлгүүдийг шинжлүүлэх зэмбогдоо Чингис хааны ээжд 8 шаргадаг өргөн тэнүү магнат нэрний буйнан шингээсэн өрнөн өжим чаажинтан гэрийн житлэн тодорсон таасаахан чихэндэн сэргэлэн цаваа нэлэрсэн төгөрөг хархан нүдэн эдрийн зот багидалсан иймэд сайхан хурдан хөлгүүд мөнөөсөө мөмлээ хай. За баярлалаа. Өстө нөрөө жавар үргэн гэдэг шиг те. Манай ажлын бас өрөөний подкастын маань өрөөний жаврыг бас өргөж өглөө баярлалаа. Ямар гоё хоолойтой юм бэ? За энэ хоолой ялтчгүй танаа аавын талаас, ээжийн талаас гэдэг урлагийн талаас өв уламжлагдаж ирсэн байна те. Дүүн одоо хэдэн настай вэ? Би ч айлын баг. Одоо дээрээ 3 одоо их чахтай. За тэгэхээр манай 2 ихч нэг ах байгаа. Тийм. Тэгэхээр чи яг урлагийн гоё ингээд түүчийг нь үргэлжлүүлээд явах хөөе шүү дээ тий. За ангийнхны тухай яриа ойлоо. Сая бол гоё урлагийнхаа тухай тийм хийдэг ажлынхаа тухай ярьлаа. Ангийн найз нөхөд за тэгээ чамаа гоё ингээд морь цоллоод ингэсэн чинь найз нөхдүүд нь яаж хүлээж авч гин. Тэгээ сургууль соёл нь хамаатан саднаа нь ер нь яаж хүлээж авсан. Ер нь бол их баяртай байсан. Нөгөө анх очиход бол одоо энэ зон гэж хийж чад юу хүү ч юуроос хамаагүй яваад аалж байна гэдэг. Очоод ир тий. Хэвэрж аваад миний найз, миний анд гэл. Тий. Ер нь бол их олон найзуудтай. Тий. Бас нөгөө аймаг-аймагаар бас явж морь цоллоод байгаа харагдсан. Тий. Одоо тэгээ нөгөө аймаг-аймгийн морь цоллоод найзртнаа болсон, ах нартай болсон. Ер нь бол их тийм сайхан одоо олон сайхан тийм хүрээтэй байгаа. Урилгаар явчихдаг юм уу холбогдоод? Тий. Холбогдоод урилгаар очино. Тэгээд одоо нөгөө өөрийнхөө бүтэн ботод дээр өөрөө шууд чинь тэгэл дэмжих үедээ дэмжээл тэгэл. Яа. За ая зохио дуучин болох гэж байгаа. Тий. Ирээдүйн зорилго. Ямар төрлийн дуучин болох вэ? Уртын дуучин. Ер нь бол тэгээд бас нөгөө одоо тэр давхар зохиолын дуугаараа хамт явна. Одоо бүр мэржлээ тодорхойлсон биз дээ. Ямар ч байсан 10 жилээ 12 дугаар ангиа төгсөөд урлагийн хүн болох нэ. Тэгэхээр урлагийн сургуульд л орж таарах нь тий. Одоо 9 дугаар ангиа нөгөө төгсөнгүүтээ Бадмаркт ороод тэгээд Бадмаркасаа тийшээгээ сүүс рүү орох гэсэн бодолтой байгаа. Тийм Бадмаркт болохоор нөгөө юу морин ураараа яваад тэгээд юуруугаа сүүс рүү болохоор уртын дууны ангита. Бүр айгүй олон төрлийн авиастай хүн гарч ирэх нь тэмүүлэн бол морин хуур тоглолцдог, өөрөө дуулдаг, ерөөл магтаалаа хийлдэг тийм. Их чинь бол маш их баярлж байна. Яагаад тэгэхээр яг ийм өсвөр насны хүүхэд өсвөр насн дээрээ гоё өв уламжлаад хийсэн ардын урлагаараа явна гэсэн үрчийн хүсэлтэй тий. Өөрийнхөө авиасыг ингээ бүр олцсон. Ийм хүүхдэд баярлж байна. За энэ тал дээр гэр бүл нь хэр дэмжиж байна? Ээж аав нь хэр ойлгож байна? Тий ойлгоно. Ер нь бол ингээ манайхан ч урлагийн усуд болохоор за одоо энийг минийхөө одоо ингээ улам хөгжүүл одоо чамд ингээд багштай болгоно, багшаасаа ингээ сайн суралцаарай гээл тэгэл ингээ аралт болж гасалттай танк шиг тэгэл бацсах гэж гоё юм тий. Тэгэхээр чамд бол урагшаал ерөөсө тэмүүлээ тахал зориг. Тий. Тэгэл одоо төрөн бол ингээд орж ирэл гутал модал арчиж өгөөл тэгээд дээд мэд өмсөөл тий. Аав ээжээр бол ерөөсө яг ингээл бүн төнөөл хамаг юм хийгээл байж байгаа юм байна. За так. За одоо босон. Одоо энэ даа оролцоо гараад ирэх минийхөө гэл тэгээд амжилт гисий гэл тэгээд. Мандаг байна тий. Тий. Найз нөхдүүд нь маш гоё хүлээж авсан гэж байна. Монголын арт хүн бас 93 наадамдаа дуртай. За ялангуяа моринд те бүхэнд дуртай. Тэгээд яг ийм жоохон хөвгт ингээл морь цоллол цангинуулаад ингээд болвол бүр нийтээр арт түмнэрээ маш их хайрлсан. Тэрнээс улбаатай чамд ямар юу нэ холбоонууд ирж байна. Тим дуу зохиож өгье. Тэ ингээд дуучин болооч ээж гэдэг юм уу. За эсвэл за одоо манай байгууллагын ийм хийгээд өгөөч, хөтлөөд өгөөч ээж гэдэг юм уу те.
Тиймэрхүү юмнууд орж ирж байгаа. Тэгээд одоо ингээд нөгөө ихэнх нь одоо сайхан одоо минийхөө бити бие тоогоорой. Одоо яг энэ хүүхэд одоо зангаараа байгаарай. Тэгээд ингээд улам сайхан хөгжүүлээд яваарай гэж тэгж байгаа. Тэгээд ер нь бол маш ингээд бодод тунгааж авдаг тий. За өсвөр насны хүүхд найзуудаа чи юу гэж хэлмээр байна? Одоо чамд бол маш гоё зориг байна те. Дуучин болно гэдгээ мэдчихээн. За би өөрөө юу чаддаг гэдгээ бас мэдчихээн те. Чиний үеийн магадгүй энэ гоё уртын дууг сонирхож байгаа урлагийг те морин хуурыг сонирхож байгаа яг бүр чамтай адилхан хөдөө орон нутгаас морь яаж би ингэж цололдог болох уу чадвар нь байгаад идэг. Тэгсэн мөртлөө яаж тийм болох уу гэж байгаа найзуудаа юу гэж хэлмээр байна? Одоо улам сайн хичээгээд тэгээд одоо нэг урдталтаа зориг тавьсан бол тэрийг заавал сайхан биелүүлээд тэгээд тэрний ардталт бол нэг заавал бэлэг байдаг. Тэгээд улам сайн хичээгээд амжилтандаа заавал хүрээрэй гэж хэлмээр. Дуулахаас өөр, морь цоллохоос өөр гоё ямар авьяас байна? Өөр одоо тэгэл тэр одоо ер нь ингээл зохиолын дуу, уртын дуу одоо тэгэл тэр сайхан одоо тэгээ нэг хөгжмөд одоо сурч эхлэх гэж бодож байгаа. Төгөлдөр хуу. За. Бас сурч эхлэх гэж бодож байгаа. Тэгэл ингээ урдталтаа зорилгоо тавиал хорин одоо ер нь сууц руу ороод сурах хаа. Бүхэл урлагийн яг хөгжим дуу тэр чиглэлээр л явах зорилго тавьсан юм шүү дээ. Тий. Одоо мэдүү чи 8 дугаар анги. Тий 8 дугаар. 12 төгсгөө дахиад 4 жил дотоо тий хичээл хэрэг. Хичээл үү? Би ч нөгөө нэг тайч харахнаас явдаг болохоор палахын хоёрын хооронд чи 10.5 км. Тэгээд өглөө нөгөө 8-аас ордог болохоор 6 өгч гэж босоод тэгэл хоолунд тэтгэл тэгэл ингэж хагаал. Тэг 7:20 мөр гэж гараа тэгээд яг очиод таарна. Тэгээд нөгөө хоцрохол юм бол багш нар ална шүү дээ. Тэгээд тий. Тэгэл явж байгаа. Хичээлийн даалгавар их хөгж гин үү? Одоо яг хүүхдүүд ч ингэдэг штэ өдөржингөө 6-7 цаг хичээл дээр суун. Очоод чи даалгавраа хийх ёстой. Бас хажууд нэгээ уран бүтээлээ хийх ёстой тий. Тэгэхээр эдгээр ажлуудаа яаж зохицуулж байна? Тэгээ нөгөө нэг цагийн хуваартай өглөө тэтэн цаг тушаад ингэн тэгнэ хичээл авч ирчээд одоо 1 цагаас 2 цагийн хооронд даалгавраа хийн. За тэгээд бус одоо нөгөө цагууд нь болохоор хөгжим дуугаа сурна. Тэгэл яг ингээд юм цагийн хуваартай. Тэгэл сайхтар төлөвлөгөөтэй хөхтэй. Одоо яг чиний үеийн найзууд болвол хичээлд яваал тий. Магадгүй нөгөө дуулан секцэндээ чөлөө цагаараа яваал. Ингээл нэг тийм маршрутаа байгаа шүү. Волейбол гэлтэй. Тий. Спортод хэр? Спортод болохоор би чинь нөгөө волейбол жоохон яан тэгэл өөр юм нэг амар сонирхгүй. Тэгэл волейбол тэгэл болгоо. Тэгэл урлаг гэж. Тэгэл урлаг. За багш нар хэр дэмжиж гин? Одоо магадгүй чи тоглолтод орох энэ тэнд морь цоллох гээд өөр аймагуд руу явах те хичээлээсээ чөлөө авах ч гэдэм юм уу шаардлагууд гарна штэ. Багш нар тэр хэр дэмжиж гин? Уул нь бол нөгөө чөлөөгөө өгнө. Ирээд нөгөө хичээлээ нөх гэж бас бүү юм болд штэ. Тэгэл 2-3 хоног чөлөө авчихна. Бүгдийн нэг өдөр суугаад нөх штэ. Тэгэл Баян онгор сурж байхад найзууд нь одоо тэндээ үлдсэн үү? Тий. Байгаа тий. Одоо тэнтэй байгаа. Зарим нь энд ирсэн бас байгаа. Тийм үү. Гэтэ нөгөө өөр сургууль болохоор бас хаяал болсон. Энэ шин сургуульд ихэр тасч найзуудтай болж чадсан уу? Гой сургууль байгаа болохоор яг нас шууд хурдан тассан. 9 сарын нэг анх ороод тэгэл нэг 2 цаг болол тассан. Өөх яасан. Мундаг юм бэ те. Хүүхдүүд чинь бас шилжиж ирэхээр жоохон бишүүрхээл найзтай болох гол уддаг ч юм уу. Нөгөө ширээний юм маань бас найз бас нөгөө сайн ажиллахаар тэгэл ерөөсөө орж ирээл за сайн байна уу гэл тэгэл одоо энэ цууд хинт цуг гэл. За гэл. Өөрөө аваад ингээл ер нь бол хурдан тэнгээс хаа яац. Шилжиж ирэхэд нь багш нь олон сургууль ангийн хүүхдүүд нь чамаа нөгөө улсад ингээ морь цолсон хөө гэдгийг мэдчихсэн үү? Анхандаа ер нь бол одоо мдэггүй. Тийм. Бараг таниаг баха. Тийм тэгээд анх ороод ер нь мэдэхгүй байжгаад за нэг 3 өдөр болсон байгаа. Тэгээд ер нь мэдчихсэн. Гэхдээ би чамайг хаана харлаа. Тэр нь тэгж байгаа мэдсэн. Магадгүй нөгөө одоо ингээл хувцастай те ийм гоё урлагийн хувцастай хахаар шууд тань. Тий. Тэгээ нөгөө хувцсгүй болохоор бас танихгүй. Жоох ингэж байгаа л. Алийг нэг дугардаа гэж байгаа нэг шүтээ гаргадаа гэл тэгээд таксаар байгаа тань. За улсын наадамд морь цаллахад одоо шагнал урамшуулал гэж цайлан хөлс ч юм уу шагнал урамшуул ч юм уу өгд юм.
Ер нь бол нөгөө анх тэр нөгөө ингэр дээр бол хүүхэд мөр цоллоочтой гаргадаг байж байгаа. Тэгээд энэ жилээс гаргаж ирсэн. Ер нь бол одоо нөгөө хичээлийн хэрэгсэл цөөнх өгч байгаа. Тий. Одоо чамд? Одоо ер нь бол надад ч гэсэн адилхан тэр одоо баяодоодыг цолд утсан би одоо тэгэл ингээд бүгдэнд нь одоо ер нь бол хүүхдүүд одоо тэр морь цолж байгаа хүүхдүүдэд ер нь бол цөөнх хичээлийн хэрэгсэл өгдөг. Тий. Тэгээд дотор нь одоо нэг өдрийн сайхан одоо чихтимс ч юм уу тий. Амттан. Тий амттан тэгээд одоо нөгөө юу хувцас өгдөг тий. Тэгэхээр яг нөгөө наадам чинь 100 болдог намар угаасаа хичээлд ороод тэдгээр зүйл нь хэрэгтэй. Тэгэхээр улсаас хэрэгтэй л зүйлийг бэлгэлдэг юм байна тий. Энэ тэнд одоо урилгаар очиод морь цоллох үедээ цалин хөлс гэж авдаг уу? Авна. Тэгтээ бид хэнийг бол мэдэхгүй хүүхдэн чинь. Манай ээж аа маань менежерүүд мэдчихэж байгаа. Миний артлын баг. За өөр тэмүүлэнд одоо өсвөр насандаа юу гоё нийгэмд юу гоё сонирхолтой байна. Чи өөр юу хүсэж те юу бүтээхийг зорж байна. Өсвөр одоо л яг чиний гоё өсвөр нас. Одоо бол нөгөө нэг хуучирсан одоо нөгөө нэг ингээд одоо ер нь бол хүнд болохгүй байгаа тийм дуунуудыг сэргээж ингэж гоё одоо нийтийн чанартай болгох гэж бодож байгаа. Вау. Тий. Ер нь бол өчигдрээс ахуулаад ажиллаад эхэлсэн. Мандах юм. Би бол шал өөр юм бодож штэ гэсэн чинь чөлөө цагаа яаж өнгөрөөх вэ гэл те. Чөлөө цагаа ер нь яаж өнгөрөөж ийн найзуудтайгаа. Тэгэл найзуудтайгаа нэг ганц цаг ч юм уу 30 минут ч юм уу тоглоод тэгээд нөгөө давхар уцаараа жоох ингэж байгаа л тэгэл нөгөө морь зороо сурах гэл тэгэл явчихдаг. Ажил ихтэй. Тий. Үсийн тавьж өгнө хичээлийн зурж өмөрч. Утас их ухаад ах цав байхгүй. Утасны хэмээр ухтахгүй. Тэгээд манай тэнд нөгөө шүлжээ жоох юм уу? Тэгээд тэр нь бол утас ухтахгүй шүү дээ. Бүр амар юм тий. Сүлж юм уу юм ч угаас интернет багаар. Тэгээ нэг антин нөгөө тавьчихсан тэгээ нэг жоохон зургт үзэн. Тэгээд аймаг руугаа явж байгаа. Аймаг руугаа ер нь ойд яваагүй. Уул нь энэ тон авах гэж байгаа болцсон. Яагаад шилжээд ирв? Энэ тарин нөгөө ингээд одоо нөгөө багш нар дандаа энд байгаад байдаг. Тэгээд нөгөө тэнд болохоор өөрийгөө хөгжүүл болтгоо болчиход байдаг. Тэгээд энд ингээд өөрийгөө хөгжүүлээд улам урлагаараа бүр ингээд шамдаа суралцах галт ирнэл ирсэн. Тий. Нөгөө аймагт өөрийгөө хөгжүүлж чадахгүй байна гэдэг чинь шүү дээ. Тий. Уул нь бол аймагт бүхэл юм байгаа тий. Дэлгүүр хоршоо, үзэсгэлэн худалдаа гэл бүхэл юм байгаа. Гэтэл яг Улаанбаатараас Эрсдэс ялгаатай. Тий. Яг одоо чиний гоё үеийн чам шиг тий хөгжий, өөрийгөө хөгжүүлэе гэсэн хүүхдүүдэд аймагт юу юу дутуу байна? Одоо чи юу байвал баян онгортой аймагтаа байгаад өөрийгөө хөгжүүлэх боломжтой байсан бэ? Одоо нөгөө нэг чадвартай багш нар тэгээд дээрээс нь нөгөө юу тийм нэг урлагийн сургууль гэж байхгүй болохоор тэнд ер нь л жоохон болохгүй байсан. Гэхдээ нөгөө театрууд байсан л да. Яг ингээд одоо юу гэдэг сайн багш байгаагүй гэх юм уу? Тэгээд ер нь тэнцэрсэн. Театруудад гэхдээ ингээд сургалт дамжаар нь явдаг уу? Би ч ер нь бол яг ингээд л өөрийнхөө явж байгаа. Тэгэл ингээд өөрөө ингээд багштай. Тэгээд тэр багшаар юм залгачаал одоо энийг сураарай гэл тэгэл энийгээ сурчаал тэгэл гэл. Ер нь бол нөгөө видео коллоор л багшмаар. Багшлуулаад зөвлөгөөгөө аваад сураа явж байгаа шүү дээ. Харин их чинь тэгж боддог байхгүй аймагуд яг Улаанбаатар хот шиг те бүх зүйл нь аймагтаа байдаг болвол магадгүй нөгөө хүний төвлөрөл бага тэндээ байгаа хүүхдүүд илүү хөгжих хүссэн зүйлээ хийх боломжтой байна. За хотод ирлээ тий налах бол бас хотын нэг дүрэг штэ. Хотод ирээд нэг төвөгтэй зүйл юу вэ? Төгжрөл байсан. Яг ингээл одоо 11 цагийн ажил гэхэд өглөөний 8-9 гэж гарахгүй бол 2 цагийн запастал гарахгүй бол ер нь болохгүй. Тэгэл тэгэхгүй л ерөөсөө яг ингээд нөгөө аймагтай адилхан за 10:30 гарна тэгэл яг одоо ингээл очисоор байгаа амжина гэл. Тэгээд тэгэхгүй нэг 2-3 цагийн запастал гарахгүй бол хоцорчаал тэгэл болохгүй болчихно. Тэгэхээр хотод байгаа хүмүүс бол ингээд байнга төлөвлөдөг. За өглөө нэг тэдэн цагт босох юм байна да. Тэдэн цаг нэг бүр гараа угаагаал за ингээл болох юм байна. Тэгэл ирнэ. Төвжрэл төвхтэй. Бусад өөр илүү гоё юмнууд нь юу вэ? Өөр гоё юмнууд бол тэгээд одоо нөгөө тэр захин хүмүүс бүгдээрээ байна. Одоо тэгээд багш нар гээл бүх зүйлүүд бол ер нь бол хангалттай байгаа. Хоёлоо гоё нөгөө бага насны болон өсвөр насны гоё дурсамж байна уу? Маш их баярлж ийсэн. За одоо тэр нэг гинго олон улсын наадам төрүүлээд
маш их баярлсан байж таараа тий. Тийм гоё дурсамжаасаа ихчтэйгээ уулзаж. Тий анхны уралдаан байсан болохоор тэрийг бол ингээд нөгөө анх оролцож байгаа болохоор бүр амар баярлсан. Тэгээд уртын дууны би чинь 3 уралдаанд оролцоод нэг хүрл тэгээд ингээд 4-р байр гэдэг алтамж үзэг байхгүй. Тэгээд 25 оны 2 сард Дүнжбан гавьяатын нэг юм улсын уралдаан болсон байхгүй юу? Тэрэн дээр алтаа аваад тэгээс та магнагаа хайрлах гэсэн да. Баярлалаа. Тэгэл. Тиймэрхүү. Урлагийн зөвлөлт чи маш их баярлдаг ахын ш урлагийн. За тэгвэл эсэргээрээ маш их гомдож исэн үе. Гомдож исэн үе гэвэл бүр уур хүрээлтэй бүр нэг гомдол төрж исэн. Ямар үйл явдал болж исэн. За би чинь тэ нэг тийм амар гомдоод байх чинь бас хайшин. Тэгээ гомдомтгой биш. Тэгээд ингээд нэг юм сандгүй. Тэгээд ерөөс ингээд за зинкчүүдээ замбар хот тэгээд хийгөө. Тэгэхээр тийм амар гомсон гомдол бол байхгүй. Тийм байдаг. Ер нь бол ховор. Заримдаа нэг жоохон гомдонд за бас тийм байгаа штэ байгаа. Тэгэл бас хайч штэ. За яг 8 дугаар анги хүртлээ өөртөө ямар гоё чи зан төлөвүүдийг суулгаж байна. Одоо нөгөө тууштай байх тий эсвэл хүлээцтэй байх. Одоо чи саяны нөгөө гомдлыг бол би ингээл юм чиний боддгоо мартчихдаг гэх мэтчлэн тий. Ямар гоё зан төлөвүүд чамд байна. Одоо бол ингээд ажилтай болж эхэлж байгаа. Ажилтай болж одоо ингээд сураад тэгээд одоо ээж аваасаа одоо тэр хоол моол хийх гэх тэгээд одоо ийм хүмүүс сурч байгаа. Тэгээд дээрэс нь одоо ийм ер нь бол шудраг талтай. Тэгээд ийм сэргэлээ овсгоотой байх. Зам бас байгаа. Ялцчгүй тийм нэг овсгоо олвол нэг морьтой холбоотой юм шиг санагдаад байгаа тий. Яагаад ч юм анх нөгөө морь цоллол ингээл танигдаж эхэлсэн болохоор ингээл нэг шааваа сэргэлэн хөө байна да гэдэг байдал ч юм бол аюу харагдчихсэн. Тэгэхээр өөртөө чи маш гой зан төлөвийг төлөвшүүлж чадсан байна. Монгол хоолн дуртай юу? Ямар хоолн дуртай? Ер нь бол дандаа Монгол болдод ш нөгөө жоохон нөгөө улс учин болохоор ингээд дандаа юм хуурай хоол идэх гэдэг шүү дээ. Хоёр дахь хоолоо. Тийм тэгээд би болохоор дандаа нэгдүгээр хоол иддэг. Хөөшөлтэй болоо. Тийм нөгөө харшил маршил гурилтай шил мөрөлтэй шил гэдэг дандаа нэг тийм мэдэн. Тэгэл нөгөө хуушур бууз мууз маш тэгэл тиймэрхүү. Тийм нөгөө юм дандаа юм Монгол хоолоо иддэг. Тэгээ манай ээж аавчаа ер нь бол хоол мол хийхдээ бол янз шүү дээ. Шажигнуулна тэгээд нөгөө нэг за ээж нэг ийм хоол идмээр байна гэдэг. Тэнгүүт нөгөө хаяа нэг тий гулаш мулаш паста мас тэгэл гадаад яа болоод хийнэ. Тэгээ манай эгч чинь бас хоол молон цай учраас анаа танаад очлоо шүү нэг ганц пастагээ байж байгаа гэл тэгэл урлагаар дамжуулж маш олон юм гоё зүйлүүдийг сурдаг. Чи урлагаас гоё юу мэдэрч байна? Чиний дуртай юм. Дуртай юм гэх юм бол нөгөө олон хүмүүний тийм хайр хүндэтлийг хүлээж байгаа. Тэрийг алдахгүй байхын тулд тэгээд ер нь бол ингээд бие тоохгүй иймэрхүү юмуудыг ингэж юм бол их авдаг. Тэгээд одоо урам авдаг гэх юм уу. Тийм. За тэгээ урлагаас өөр бас нөгөө юу вэ штэ? Төвчээртэй байх те нэг юмдаа ингээд тууштай хандах. За бэлтгэл хийхдээ чи ядарч байгаа ч гэсэн өнөөдөр бэлтгэлтэй явъя ч гэдэг юм уу те. Тийм зан чанарууд сурч байна уу? Бага. Нөгөө нэг урлагч нь тэгэл нэг баах юм чэйжлэн одоо ийм нот мод ч гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэл тийм юмнууд ингээл нэг чэйжлэх гээл нэг толгой өгдөөл байгаа ч гэсэн за нэг одоо нэг ганцхан юм байгаа гэл тэгэл үзээл шүү дээ. Ашигтай бактеритай комбуча унда цээж хорсолт, өтгөн хаталт, шаардлагыг март. За энэ ингээд хартаа сая савн цэцэг гээд амьд цэцгүүд чинь ингээд хурдан ер нь удаан хадгалагдахгүй байдаг те. Тэгэхээр энэ бол маш удаан хадгалагдаж болно. 7 жил хадгалах боломжтой. За тэгээд хамгийн гол нь энэ савн чи өөрөө гараа угаахтаа хэрглэж болно те. Гар нүрээ угаахтаа усан дорохтой ч гэдэг юм уу хэрглэж болно. Эсвэл ингээл энэ чигээр нь гоё хадгалаад их боломжтой. Ийм гоё цэцгийн газраас бас чамд гоё бэлэг явуулсан шүү. За баярлаа. За тэгээд подкастын маань ивент тэтгэгч энэ комбуча гээд ундаа жигмэг бас бэлэг болгож өгье чинь. За энд болохоор түрүү хэлсэн их чинь нөгөө юусо ашигтай бактери. Тэгэхээр чи бэлтгэлээ хийснийхаа дараа бас комбуча ууж байгаа. Яагаад гэвэл нөгөө бэлтгэлээрээ чи илүү их энерги зарцуулаад ядран тэгэхээр өөрийгөө сэргээхийн тулд нөхөн сэргээдэг энэ гоё ашигтай бактерийг бас ууж хэрэглээрэ гэж их чинь хэлж байгаа маа. За маш их баярлаа.
За. За тэгээд чи үеийн найзуудаа гоё хэлэх зөвлөгөө байна уу? За. Тэгээ хоёлаа подкаст өндөрлөе. За одоо хийж байгаа зүйлдээ маш их тийм тууштай байгаарай. Улам хичээгээд амжилтандаа одоо сайхан хүрээрэй. За баярлалаа. Хчин нас дүүгийнхаа урлагт нь тэ сургуульд нь маш өндрөөс өндөр амжилт хүсье. Цаашдаа маш гоё дуунууд гаргаад тэ Монголын өв соёлыг тээсэн мундаг сайн уртын дуучин болоорой гэж өрөөё. За баярлалаа. Аюул бацаа харж болтугай. За баярлалаа. За дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай. Өсвөр хийхнийг сонсъё, ойлгоё.